Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Ганган галуу. Эртээ урдын цагт нэгэн галуу байжээ. Тэр галуу өглөө бүхэн усанд толдож өөрийнхөө дүрийг голдог юмсанжээ. Галуу нэгэн өглөө цөөрмийн захад очтол хун гой цагаан хүзүүгээ сунган жаргалтай гихчин сэлж байлаа. Хун галууг харсан манай галуу "Хом минь, чиний хүзүү ямар гоё юм бэ?" гэж хэлээд санаа алдав гин. Хун галуу хариуд нь "Галуу минь, чи ч гэсэн гоё хүзүүтэй штэ" гэхэд галуу хэсэг бодож байснаа. Хунгийн өөдөөс царайчлан хараад "Надад хэдхэн хоног хүзүүгээ өгөөч. Би найзынхаа төрсөн өдөрт очихдоо гоёчхоод ирье" гэж гуйжээ. Хун "Төрсөн өдөрт явах гэж байгаа бол тэгдэ" гэд хүзүүгээ өгчээ. Ингээд гой цагаан хүзүүтэй болсон галуу цааш явж байтал хотон тааралдав гин. Хотон шүүг галуу хараад инээмсэглэн "Цагаан хүзүүт минь хаа хүрэх нь вэ?" гэж асуужээ. Галуу "Найзынхаа төрсөн өдөрт явах гэж байна" гэд хотонгийн өөдөөс хартал уутан хушуу нь ихэд таалагдав. Тэгэхэр нь галуу "Хотон минь, чиний хушуугаар төрсөн өдрийн зоогийг идвэл их л аятайхан харагдах юм байх та. Найздаа хошуугаа өгөөч" гэхэд хотон шувуу "Тэгдэ" гэд хошуугаа өгчээ. Ингээд галуу хунгийн хүзүүтэй хотонгийн хушуутай болоод цааш алхаж явтал нэг тог руу цам харайж байна гин. Нарийнхан хоёр хөлөөрөө нааш цааш бүжин ихэмсэг бүжиглэх тог рууг харсан галуу өөрийнхөө хоёр хөлийг голов гин. Тэгээд "Хөлөө төр өгөөч" гэж гуйжээ. "Найзынхаа төрсөн өдөрт явах гэж байгаа юм бол яаж үгүй гэх вдэ" гэж хэлээд тог руу хөлөө өгчээ. Хунгийн хүзүү, хотонгийн хушуу, тог рууны хөлтэй болсон галуу Багшаа яасан бэ? юу гэсэн үг юм бэ багшаа? Энд чи яасан шунлан дийлдэггүй галуу вэ? Хунгийн хүзүүг авлаа, хотонгийн хушууг авлаа, тогрооны хөлийг авлаа. Одоо болоо юм биш үү? Харин тийм тий. Тогрооны хөлтэй болсон галуу цааш явж байгаад хэрээтэй тааралдав. Одоо бас юу авах гэж байгаа юм болоо? Хэрээ эргэн нисэж галууг хараад "Эхэл сайхан гоёж. Гэхдээ чамайг миний далавч илүү ганган харагдуулмаар санагдаад байх юм" гэжээ. Галуу "Тэгвэл надад далавчаа өгчих" гэхэд хэрээ галууг дооглон хүд имээж байгаад далавчаа өгөөд явуулав. Ингээд ганган галуу замаар ороод дуу аялан алхаж байтал тогостой таарч түүний цацаг цүүлийг аваад цааш явв. "Юу вэ багшаа? Яасан шунлан дийлдэггүй галуу вэ?" Хэсэг яваад азарган дахиатай тааралдаж залааг нь авч зүүгээд "Дахиа минь, надад гоо гэж дугардаг хаалаагаа өгөөч" гэж гуйжээ. Ингээд ганган галуу найзынхаа төрсөн өдөрт очихоор явлаа. Гэтэл замд нь сүрэг галуу таарч гин. Галуунууд гаага дугаралцсаар ганган галууг тойрч авч "Энэ чинь ямар хачин шувуу вэ? Дахиад залаатай, хун хүзүүтэй, тогроо хөлтэй, хэрээ далавчтай, тугсан цацагтай, ямар сонин амтан бэ" гэж шоолжээ. Өөр нь хүрсэн галуу "Би бол ганган галуу" хэмээн гүүгүү орилж гин. Гэтэл бусад галуунууд нь "Чи үнэхээр галуу муу юм бол бидэнтэй хамт усанд сэлээч" гэжээ. Ганган галууч зөвшөөрч тэдэнтэй хамт цөөрөмд очив. Гэтэл ганган галууны тогроон хөл тэглээд усанд шумбаж болдоггүй гин. Түүнийг харсан галуунууд шоолон инээлдэж "Сайхан сэрүүцэж авлаа. Одоо бүгдээрээ ойн чөлөөнд очиж өвсөдий" гээд явжээ. Ганган галууч тэдэнтэй хамт ойн чөлөөнд ирэв. Гэтэл хотон хошуун тэглээд өвс идэж болдоггүй гин.
Тэгэлгүй яах юм бэ багш? Галууч нь шал өөр хошуутай байдаг тийм том хотон шувууны хошуутай болчгоор чинь яаж өвсөө идэх юм бэ? Энэ үед бутан дундаас үнэг гарч ирэн галуунууд руу дайрчээ. Айж сандарсан галуунууд дэрхийн нисгэд ганган галуу хэрэг далавча хий дэмэ дэвсээр нисэж чадалгүй баригджээ. Түүнийг харсан бусад галуунууд нь га хэмээн дугран үнгийг тал талаас нь дайрч өснөөсийг нь зулгаан ганган галууг аюулаас аварчээ. Оо, ямар сайн найзууд вэ? Ганган галуу намайг аварсанд баярлалаа найзууд минь. Надад энэ бүхэн гоёл болж чадахгүйгээс гадна ямар ч хэрэггүй юм байна гэж хэлээд хунд хүзүүг нь хотон шувуунд хушууг нь тооруунд хөлийг нь өгчээ. Хэрээнд далавчийг нь тоогсонд цацаг цүүлийг нь дахианд залааг нь гуу гэж дугардаг хоолойг нь хүртэл хүргэж өгөөд өөрийгөө усанд хартал маш их таалагджээ. Ингээд галуу найзынхаа төрсөн өдөрт очихоор явж гин. Хөөх багшаа, ямар инээдтэй үлгэр вэ? За чамд юун тийм инээдтэй санагдав? Гү яах вэ багшаа? Би юурөөсөө одоо ангийнхаа хүүхдүүдийн энэний хамар нь гоё юм аа, би ийм хамартай болох юмсан, энэний гар нь том юм аа, ийм том гартай болох юмсан гэж боддоггүй байхгүй юу? Чи тэгвэл найзынхаа тоглоомыг авах юмсан гэж бодож байгаагүй юу? Гү яах вэ багшаа, тоглоомыг авах юмсан гэж бодохгүй байна л да. Жишээ нь төгөлдөрт надад байдгүй машин байдгийн. За, гэхдээ багшаа, би хизээж хүний нүд нь ямар гоё юм бэ? Би ийм нүдтэй болох юмсан. Хамар нь ямар гоё юм бэ? Би ийм хамартай болох юмсан. Хамраа өгөөч гэж гүйж үзээгүй байхгүй юу? Яагаад? Гү яах вэ багшаа? Нэгдүгээрт хүний эргэтэн ингээ солиод аваад ийн гэж байхгүй. Хоёрдугаарт гэх юм бол хүн чинь өөрийн гисэн заяасан зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой үсттэй. Тэгэлгүй яах вэ? Яагаад сэтгэл хангалуун байх ёстой бол? Гү яах вэ багшаа? Яагаад гэвэл миний хамар чинь наддаа л таарсан, миний нүд чинь наддаа л таарсан. Тэгээд наддаа л таалагддаг байхад болгоо юм биш үү багшаа? Тэгвэл чиний царай чамд 100% таалагддаг уу? Оо яах вэ? Заримдаа би жоохон бүдүүн хазартай, дэлдэн жигтэй юм шиг санагддаг л да. Тийм үү? Тэгтэл яг хүүхдүүд хаяа дэлдэн боохоо гэдэг ахаар жоохон тэгж санагддаг л да. Гэхдээ би өөрийнхөө царайнд хайртай. Надад таалагддаг агшаа. Яг хаяа жоохон хүүхдүүд шоолохоор чихээ өмөөрөд миний чих гоё гэж хэлэхгүй байна л да. За чи яагаад эд эрэхтнээ ингэж их хайрладаг юм бэ? Яагаад гэвэл багшаа, энэ чих чинь байж ижил би юм сонсон, хоёр нүд минь байж ижил би юм харна, хоёр хамарны нүх маань байж иж би амьсгалан шүү дээ багшаа. Яг зөв. Чиний эд эрэхтэн чамдаа л таарсан, чамайг л эрүүл сарвал байлгаж, чамайг л сэтгэл хангалуун байлгаж чадаж байгаа бол хүн өөрийнхөө эд эрэхтнийг ийм байна, тийм байна гэж голж болох нь? Болохгүй багшаа. Өөрөө голоод авах юм бол бусад хүн ч гэсэн гол нэдтэй багшаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр багшаа, би энэ үлгэрээс нөгөө хүмүүсийн яриад байдаг өөрийгөө хүндлэх гэдэг зүйлийг ойлгож авлаа. Тийм үү? Өөрийгөө хүндлэх гэж тэгэхээр юу гэсэн үг байх нь? Өөрийгөө хүндлэх гэдэг нь багшаа, өөрийгөө одоо голохгүй байх, өөртөө итгэлтэй байх, өөрийнхөө бүхэл зүйл сэтгэл хангалуун байх, өөрийгөө сайхан арчлах гэсэн үг юм болов багшаа? Яг зөв. Тэгэхээр багшаа, өөрийгөө хүндэлдэг, бие зүв авч явдаг хүнтэй хүмүүс их сайхан харьцдаг юм байна лээ. Тэгэлгүй яах вэ? Манай ангийн нэг охин байдаг л да. За, ууг нь ёстой хөөрхөн охин, даанч нэг зан нь амар ядаргаатай санагддаг. За, ямар занд нь ядаргаатай байна? Гү яах вэ? Дандаа л би царай муутай, битгий над руу хар, би царай муутай гэд ахаар анх их л хөөрхөн охин санагддаг байсан чинь нээрээ сүулдэ царай муутайч харагдах шиг. Гэтэл эсэргээрээ багшаа, манай ангийн намуулан байдаг байхгүй юу? За, анхандаа намуулан бүгдээрээ л царай муутай гэдэг байсан. Гэтэл намуулан дандаа өдөр болгон өөрийгөө
би хамгийн хөөрхөн гэж хэлдэг байхгүй юу? Бид нарт. За. Тэгээд өдөр болгон тэрэнд нь хийсээр хагаад дээрээс нь өөртөө амар итгэлтэй. Тэгэл юм л бол би гүнж, би хорвоогийн хамгийн хөөрхөн нь надад гоё зогч байгаа биз гээл дандаа үсээ самнаал, дандаа гараа угаагаал, гоё хувцас өмсөж ирээл, цэвэрхэн хувцлаад хувцаа амар гоё ивхэд тавьдаг байхгүй юу? За. Тэгээд ахаар бид нар бүх хүүхдүүд сүүлдээ үнэхээр намуулан хөөрхөн гэдэгт нь итгэдэг болчихсон. Тийм үү? За тэгэхээр хүн өөрөө өөрийгөө хүндэлж, хайрлаж, биеэ зөв цэвэрхэн авч явах юм бол бусад хүн ч гэсэн тэгж ханддаг байх нь штэ. Тийм байна агш. Тэгэхээр хүүхдүүдээ та нар ч гэсэн өөрийгөө хүндэлж, өөртөө итгэлтэй байж, биеэ зөв авч явах ёстой юм байна шүү. Хэрвээ өөрийгөө үргэлж би муухай, би царай муутай гэд голоод байх юм бол бусад хүн ч гэсэн чамд дургу болдог байх нь штэ. Ёстой гоё үлгэр сурлаа. За хүүхдүүдээ унтацгаая та. Сайхан амраарай хүүхдүүдээ. Сайхан амраарай хүүхдүүдээ.